Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцогч нарын бухимдлыг төрүүлдэг нэг асуудал бол стандарт бус эвдэрч цуурсан хурд сааруулагч байдаг. Тэдгээр хурд сааруулагч нь автомашины хурдыг сааруулах гэхээсээ илүү эвдрэл гэмтэл авчрах тохиолдол байсаар байгаа юм. Замын бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа компаниуд тэмдэглэгээ гүйцэд хангалттай хийж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөл хурд сааруулагчийн стандарт батлагдсныг ч мэддэггүй баха. Тэгвэл энэ хурд сааруулагчид тавигдах стандартыг 2009 онд замын цагдаагийн газрын замын зохион байгуулалтын тасагт боловсруулж стандартчлал хэмжил зүйн газраас баталгаажуулсан байна. Энэ стандартад тавигдах хамгийн энгийн шаардлага өнөөдөр нийслэлд зөрчигдсөөр байна. Энэ бол хурд сааруулагч нь халуун хүйтэн орчинд болон механик үйлчилгээг тэсвэрлэх чадвартай нийлэг синтез буюу эрзэн материалаар хийгдсэн байна гэдэг стандарт үйлчилсэн газар тунцсан байна. Мөн манай улсад хурд сааруулагчийн таних тэмдэг өнгийн хүртэл стандартын дагуу хийсэн тохиолдол хангалтгүй байгаа юм а. Манай Монгол улсад эмээс 5668/2009 гэсэн хурд сааруулагчийн стандартыг Монгол улсад бол мөрдөж байгаа. Энэ стандартаар бол хурд сааруулагчийг 4 төрөлд бол ангилсан байгаа. За нэгдүгээрт энэ хязгаарлагдмал орчинд мөн хоёрдугаар тэр сургууль цэцэрлэгийн орчинд мөн хүн даацын тээврийн хэрэгсэл зориулсан зорчих хэсгийн зориулсан гэсэн юугаар бол ангилаад өгсөн байгаа. Хурд сааруулагчийн тээврийн хэрэгслийн нэг чиглэлийн хөдөлгөөнтэй болон хэсэгчлсэн бүсийн чанартай автозамын орчинд байрлах сургууль цэцэрлэгийн дэрэгдэх зам тавигдах зориулалттай. Энэхүү хурд сааруулагч нь 70 мм өндөр 4200 м өргөн зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай тавигдах ёстой ажээ. Гэтэл манайд тавигдж ирсэн хурд сааруулагчийн үзүүлэлт дээрх тооноос хэд дахин багыг заасан гэсэн үг. Түүнээс гадна хурд сааруулагч үзэгдэх орчин хязгаарлагдсан гарцны өмнө тавигдах зориулалттай юм байна. Тэр нь 50 мм өндөр 350 мм өргөн зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай тавигдах ёстойг нь. Харин хүнд даацын ачааны автомашин явахад зөвшөөрөгдсөн замд зориулсан хурд сааруулагч нь 75 мм өндөр 900 мм өргөн зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай байна. Энэ стандарт өнөөдөр манай улсад хэрэгжиж байна уу гэдгийг гадаа гараад зам харахад л ойлгомжтой юм а. Манайхан харин одоо замын асфальт бетоноор өөр нь ингээд хучаад стандартад заасан хэмжээс өндөртөө дандаа анхааруулах тэмдгүүд, мэдээлэх тэмдгүүд бас хэрэглэгдэж давхар бол явж байгаа. Явган хүний гарцаас бол хурд сааруулагчийг бол манайхан зарим аягүй тулгад тавиад байдаг. Явган хүний гарцаас хаашаага 3 м тутамд ялангуяа тэр нүүн цэцэрлэг яшлаа сургууль цэцэрлэгийн ойр орчим 3 м-ийн зайд бол хурд сааруулагчийг бол тавьж байгаа юм. Олон жилийн өмнөөс манайд баримталж ирсэн хурд сааруулагчийг шинжлэх асуудал зайлшгүй чухал юм. Хотын төвчрэл замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо зэрэгээс шалтгаалаад хурд сааруулагч стандарт бус байх нь хурдыг заасан газарт хязгаарлах бус уламж нэмдэг гэсэн судалгаа байдаг байна. Хурд сааруулагчийн өмнө мэдээлэх тэмдгийг 50 хурд сааруулагч тавигдсан газраас 50 м-ээс 100 м-т анхааруулах тэмдэг тавигдана. Мөн хурд сааруулагчийн гадаргуунд цагаан шар өнгийн гэрэл ойлгогч материалаар тэмдэглэл хийгдсэн байна гэх зэрэг стандартууд байдаг. Харамсалтай нь эдгээр шаардлагуудын аль аль нь мөрдөгдөхгүй явсаар үдийг хүрчээ. Стандарт хангасан хурд сааруулагчдын тооч хангалтгүй байна. Мэдээллийг уганцдаг Гамбрунаар бэлтгэлээ.